Баянгор нутгийн хоёр хүүтэл ярилцсан дээ. За, Усыг хурлын дарга Зандан Шатар, за манай хамтрагч одоо Баянгор аймгийн Баацгаан сумын Харьяат. Анис Улаанбаатарын уугуул. За ингээд Пүрвсрэнгийн бүрэг жаргал гэдэг миний хамтрагч сэтгүүлч. За ийм хоёр хүнтэй зүгээр бид бол энгийн нэг аяг кофе цаа унгаа нэг энэ үдийн хоолныхаа ард нэг 5-3 хурам хуучлаа гэж бодсон. Эхний ээлжид би зүгээр надад сонир санагдаад байт. За ингээд зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл харж байхаар Зандан Шатар даргыг Баацгааных гээд явна. Тэгснээ дахиад одоо өөр сумын гээл ингээд яваад идэг нь ямар учиртай байдгийг та яг аль сумд нь төрсөн юм бэ? Би Баацгаан сумд Бөөн цагаан нуур ирэг дээр Баян сайр гэдэг газар төрсөн бэлгөө. Манай аав ээж бол яг галуут сумын уугуул. Тэгээ би өөрөө Үлзий цуманд сургуульд орсон. Баацгаанд төрөөд аав ээж хоёр галуутын. Тэгээд анхаа өсөл заалгасан сургууль Үлзийт. Одоо тийм харагдаж байна. Тэгэхээр Өсөн нутаг Үлзийд, төрсөн нутаг Баацгаан, Өсөн нутаг Үлзийд, тэгээ Удам судар уугуул нутаг галуутл болохоор нутаг өөр манай л сумын хүн гэж л харж ярьдаг л да. Тэгээ би 2 настайдаа Баацгаан сумд өрөөд 2 настайдаа Улаанбаатар шилжсэн байна. Тэгээ аав номын дээд сургууль сураад хотод одоо ажиллаж амьдарч байгаад 76 онд одоо нам цэцгийн томилтоор энэ Үлзий цумыг нэгдэл гэдэг юм нэг өөдөн татах даалгавартаагаар 76 онд энэ Үлзий сум нэгдлийн дараагаар ирж ирсэн. Сум нэгдлийн дараагаар томилогдож ирсэн. Тэгээд ажлын тэрэн сайжраад 81 онд би тэгэхээр 77 онд энэ Үлзий цум сургуульд орсон. Тэгээд 5 жилийн дараа 5 жилийн төлөвлөгөөнд одоо улсын тэргүүний сум мандат 81 онд мандат 81 онд улсын одоо хамгийн сайн менежер тухай үед нэгдлийн даргаж бизнесмен менежер удирдагч хүн шүү дээ. Тийм 5 сум нэгдлийн даргаыг энэ Хатрын 2 дугаар аяны хүрээнд амжилт олохгүй байгаа сангийн аж ахуйнуудыг өөдөн татгаар тухайн сум нэгдлэгт чинь бизнесийн байгууллага, бие даасан ашиг орлого хуваарлдаг, ногдол ашиг хуваарлдаг, аж ахуйн тооцоон дээр ажилладаг, өөрөө нэгдлээ барьж байгуулдаг ийм социализмын улсын биш, төрийн биш, цорын ганц өмч байхгүй, хоршоолын өмч гэдэг. Тийм учраас энэ менежерүүдийг сангийн аж ахуйнуудыг өөдөн татуулахаар томилж. Тэгээ би манайх 81 онд 5 жил болоод Хинтээ 81 онд Хинтээ аймагт томилогдсон. Тэгээ би Хинтээ аймагт Чандганы сангийн аж ахуй одоо 1 жил суралцж агаад манай хотод байсан учраас ээж рүүгээ би хот руу шилжсэн. 1 жил Хинтээ сураад хотод 77 дугаар сургуульд би. Тааш тийм 1-р ангиас ерөнхий боловсролын сургууль төгсөлөө яг хэдэн сургууль орсон? Би ч одоо 4-5 сургууль амжилттай. Ань тийм байх юм. Тий. Яг төгссөн сургууль нь? Төгссөн сургууль 10 жил төгссөн сургуульд нийслэлийн 77 дугаар сургууль. 77 чи юу вэ? Нийслэлийн 77 одоо 3-4 дэх оролт. 3-4 дэх оролт. 3-4 дэх оролт 500-гийн дэнж одоо сотын номерны зүүнтэл Тийм. Тий. яг нөгөө зөвлөлтийн хорооллын 4 дугаар хорооллын уртлын дэнж дээр бидсэн сургууль. За манай сургууль чинь сумын озор төгссөн юм. Заан чөлөөт Эрдэнэ 2 дэлхий аврах сумын спорт төгссөн юм шүү. Ассашюрио спортын хэрэгтэй. Тийм юм тий. 77 дугаар сургууль спорт зэрэгжилтийн хичээлүүд дээр би ч одоо Та нэг хүүхд байхдаа спортод ер нь хэр байсан? Бидүүс юухийн ч одоо хөлбөмбөг тоглоно сагсан ер нь бүх спорт хичээлдэг нэг спортын юу гэж яддаг байлаа одоо тэгж. Бид нар тэр үтгэл зэрэгжилтийн хичээлээр дүүл шонхор бол тэмцээд 77 сургууль дандаа аваргалдаг байсан. Одоо дурсамжаас гэдэг нь хэр яг аймгийн төвдөө бол баг байхгүй юм шүү дээ. Аймгийн төвд ерөөсөө байж зүг. Тийм биз дээ. Сумдууд Одоо Үлзий цумбод тэр үед спорт их сайн байж бид нар чинь нөгөө биеийн төмрийн талбай дээр норм биелүүлнэ гэж уртад хараа 100 м, 500 м, 1000 гүйлгэн гарнаа шидэн бахан норм биелүүлнэ. Тэмцээн болно. Тэр одоо бол тэгж баг чөлөө төхөөрөх хичээл юм доркоо өмсгөл барилдуулна. Бүхний тэмцээнд би 5 дугаар ангид байхдаа 8 дугаар ангийн хүүхдүүд 8 жилийн сургууль 8 дугаар ангийн хүүхдүүд байлдсан шүү дээ.
Тэгээ би нэг үзүүрлж ийлээ. 5 дугаар ангид байх та. Оо за. Тэр одоо Мэдхгүй л. спортын хөгжүүлэлт. Манай 8 дугаар ангийн хүүхдтэй барилдаад унаад үзүүлж ирсэн. А тийч бага бах чинь нэг насны зөвлөж Амар зүйл шүү дээ. 5 дугаар ангид байх 6 дугаар ангид 5 дугаар ангид байхдаа сургуулийн аврах шалгуурлах тэмцээнд үзүүлж ирсэн хэрэг бас гайгүй л тийм байсан. Тэгээд сургуулаа төгсөөд хоошоо юутан бол явчихдаг тий. Тий. 77 дугаар сургуулийг би 87 онд төгсөөд 87 онд би хоошоо сургууль хийсэн. Оросд төгссөн сургууль чи ямар сургууль байдаг вэ тий? Одоогийн байгалийн эдийн засаг хуулийн сургууль тий. Тэр үе эрхүүгийн нархооз. Нархооз гэдэг нь. Тий. Эрхүүгийн нархооз гэж алдартай одоо манай сургуулийг Зэдэн Балдарга, Содномгоо, Монгол улсын улс төрийн төвчөөний 6 гишүүн одоо Боломж онцгой энтерс хавуулаад Монгол банкны бүх удирдлагууд одоогийн Монгол тэр үеийн улсын банкны иерархи хорооны бүх удирдлагууд дараа нь Монгол банк болоод Төв банкны 6 дарга 6 ерөнхийлөгч сангийн 11 сайд манай сургуулиас төрсэн байна. Байдгийн. Монгол улсын сайдуудыг хэлж байгаа шүү дээ. Тийм Монгол улсын сайд. Тэгээ эрхүүд олон Монгол залуучууд тэнд боловсрол эзэмшээд эрхүүгийн төгсөгчд нь миний хувьд гэж боддог шүү дээ. Маш гоё, дуутай. Тэр эрхүүгийн ард түмч нь монголчууд маш сайн. Удам дээр үес ингээд Зэдэн Балдарга сураад монголчуудыг одоо хүн чанар сайдаа сайн гэж мэддэг болсон учраас монголчууд аягүй сайн. Тэгээд дээр нь монголчууд ч бас зүгээр байхгүй шүү дээ оюутан залуунаас нь ч. Тэгэхээр аягүй сайхан ханддаг тийм. Тийм учраас эрхүүд сурсан оюутнууд бол их сайн чанартай төгссөн баг. Хамгийн сайн л одоо ингээд Зэдэн Балдаргаас хэлж штэ 30 онд 12 сайд одоо хамгийн сүүлийн 6 банкны ерөнхийлөгч энэ төрхэд Монгол улсын бас бодлогын боловсруулалтыг сайн бэлтгэжсэн бааз багч. Зэдэн Балдаргач ирээд улсын банкны ерхий орооны дарга болж ирсэн. Тэгээ сангийн сайд юу болж ирсэн. Ерөөсөө банк зээл санхүү эдийн засгийн гол сургууль л да. Бүр Марины сургууль гэж 1912 онд 1907 онд ч үлээ байгуулагдсан энэ сургууль байхгүй юу. Тэгээ сүүлдээ санхүү эдийн засгийн дээд сургууль болоод тэгээд нархооз болоод ингээд хөгжөөд төлөрсөөр гад одоо байгалийн улсын их сургууль гэдэг чинь нөгөө Государственный университет манай МУИС гэдэг шиг улсын их сургууль статустай болцсон. Хууль эдийн засгийн их сургууль гэж явж байгаа. Гэхдээ манай сургууль одоо Содномгоо төгссөн, Боломж онцгой төгссөн дандаа энэ том эдийн засгч нар бүгд төгссөн манай сургуулийг. Одоо сүүлийн үеийнх нэгтэл одоо Баяр цаах, одоо Бямжууга, Баяр цаахан, Даваасамбуга ингээл Лавсрын гэлэгч хаана төгссөн мэт. Лавсрын эрхлэгч Монгол Улсын их сургуулийн төлөвлөлт эдийн засгийг төгссөн санаж байна. Хүндүүд ихтэй ер нь бас л эвгүүл тийм гаруудын сургууль байсан сурагтай. Таны ярьж байгаагаар болохоор арай өөр болоод. Тэгэд манай найзуудын хувьд бол бүгд ерөөсөө тэр 8 юм ч явсан юм л шүү дээ. Хийж болох бүхнийг. Та тэгээд тэнд оюутан байгаа гэдэг чинь намар нь очиод хавар нь буцаад Монгол дээр ямарж ийсэн үү? Эсвэл таны одоо дурсамжинд чинь одоо тийм 8-ыг хийжсэн хамгийн гоё гэж яриад шүү дээ. Нөгөө тэр үе чи 8-ны алтан үе л дээ. Манай тарганы ярьсмаарс мандцсан. Питер Моро битэр хойш нэг яваад одоо талигч болсон Амар хэсгэл. Питер Морогоо Эрх хөрөв битэр хамт явсан юм бас. За. Эдийн засаг хөгжүүлэх. Тэгээ та нар бол хар тамхинаас ашигтай бизнес хийж ирсэн юм байна гэж хэлсэн. тарганы ярьсыг уу? Тарганы арсыг. Тэгэхээр тэр үеийн оюутнууд ер нь дийлэнх нь тэр үеийн одоо хамгийн ашигтай бизнесийг бүтээлэг байх зах зээл эдийн засаг жилжиж байгаа үед. Тийм учраас ер нь хамгийн ашигтай 8 онод хийжсэн гэж л хэлээ да. Одоо тэрийг тэгээд яриул дотор зөндөө юм байдаг юм байлээ. Манай яриул маш ярьцдаг юм да. нархооц ч болов уу шүү дээ яг хүнд нь хүн сургуультай Атма ихтэй гэлдэг байсан. Атма ихтэй тэр үед 91 онд өршөөлийн хуулиар арчилсан тогтолцоон жилжээд өршөөлийн хуулийг өргөн утгаар гараад бүх шорон сууж ирсэн галтнууд өршөөлөөр гараад тэгээ Орос руу нэлээд орж ирсэн л дээ. Тэгээ тийм учраас тэр үе гэмтэргийн нөхцөл байдал бол Оросд ч хүнд байсан. Манай талд ч эвгүй байсан. Нэг талаасаа тийм. Нөгөө талаасаа 8-ны алтан үе. Одоо боломжтой болгогдчихээ дарамт нь ч дагаа явж идэг. 100 ширхэг тарганы арьс 1000 ширхэг тарганы арьс ингэж гарч ирлээ. За тэгээ тарганы арьс
нэг тарганы арсыг одоо хоёр сумаар энэ төр авч ирсэн тохиол. За яг ингээд нэг 30 төгрөг ч гэдэг. Тийш очиж 3-400 рубль гэхээр рубль хамгийн бага ханшин 4 төгрөг энэ төр бодохоор чинь 100 дахин нуурч ирсэн. Тийм биш тийм нэрэл хардаг. Бараг дагаврах 100 дахин нуурдаг биз чинь нэг удаа явуултаа хаадаг гэсэн шүү дээ. Тэгээ цаашаа кей хүртэл тэгээ тарган шүв малгай толгой тарган малгай толгой хүртэл зарж явлаа. За тэгээд пош хүртэл гаргаж ялла. Цаанаасаа наашаа чинээсээ буцаагаад одоо тэрл яаж тамхи картын барааны үе шүү дээ тийм ээ. Тэрлаж тамхины цаас буурын сум хүртэл зарж явлаа. Уулдаа нэг сууж исэн юм даа. Биднес 100 бол бараг боцохгүй 100-ны хугацаанд 1.8 байна. Бас мөнгө олох гээд юунд отряд гэдэг студентческий отряд гэж ажил хийдэг байхгүй юу? Баамын төмөр зам бүтээн байгуулалт ажиллаж өндөр цалин өгдөг. Одоогийнхор бол цагийн ажил гэсэн үг. Одоогийнхор бол цагийн ажил гэсэн үг тий. Зуны ажил гэсэн үг гэсэн. За тэгээд сургуулаа төгсөөд одоо эх орондоо буцна. Та ирээд анх хаана ажиллаж исэн юм? Анхны яг аль биесээр ажил томилогдоод авсан цалин чи ямар газраас хэдэн төгрөг бууж ирсэн? Сайхан асуулт. Тэгэхээр миний тэр үеийн цалин бол одоо өндөр байж тээ оюутны цалин жишээлбэл өөрөөр хэлбэл нэг орлого олоход би одоо 1000 хайрс гаргаад 1000 хайрс гэд хэд хэдэн машин авчих мөнгөтэй тийм оюутан байж. Тэгээ яг ингээд нөгөө зодоонуудын хин эрүүг нөхцөл тийм болохоор залуух янз янзын хэрэгтэй оролцолтой шүү дээ. Тэгээ одоо чи ингэж байгаа юм мөнгө хож байгаа юмс алдах юм ба чи одоо тогтож ажил хийгээд. Тэгээ бид тэр үчиг яамны нэр дээр суудаг гэсэн. Би худалдаа үйлдвэрийн яамны нэр дээр сууж байсан. Гадаад харилцаа хамтын ажиллагааны яам гэж байсан. Гадаад худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны яам. Гадаад худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны яам дээр сураад төгсөөд ирсэн чинь тэдний сургуулийн харьяанд худалдаа үйлдвэрийн дээд сургууль байсан байхгүй одоо. Одоо ч ингэ салгачаад байгаа. Яамдаа сургууль байсан байхгүй. Хөдөө аж ахуйн яамны харьяанд хөдөө аж ахуй. Хөдөө аж ахуйн яамны хөдөө аж ахуйн сургууль. Тийм байж байна. Гадаад худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны яам чи худалдаа үйлдвэрийн яам болохоор одоогийн худалдаа үйлдвэрийн дээд сургууль бай. Тэр үед зах зээлийн коллеж гэж нэрлэсэн. Ингээд яамнаас намайг худалдаа үйлдвэрийн дээд сургуульд одоогийн худалдаа үйлдвэрийн дээд сургууль тэр үеийн зах зээлийн коллежийн банк санхүү, валют санхүүгийн багшаар томилсон. Тэгээ миний анхны ажил бол тэнд эхлээд эрдэмшлэгээний ажилтан судлаач багш гэдэг ажлаар 1200 төгрөгийн цалинтай шиг санаж байна. Тэр нь хэрд авч ирсэн цалин байна. Социализм үед багшийн цалин одоо хамгийн гайгүй өндөр цалин шүү дээ. 1200 төгрөгийн цалин гэдэг бол тухайн үед өндөр цалинд орж ирсэн. Дараа нь инфляцийн төр болоод 92 3 оноос бол 94 оноос бол багшийн цалин бол маш мууц. Харьцуулахаар нэг инфляцийн төрөд байгаа. Андуус тухайн үед бол өндөр цалинтай ажилд орж би аль биесний анхны цалин худалдаа үйлдвэрийн дээд сургуулиас авч ирсэн юм шүү дээ. Тэнд удсан юм уу та тэгээд? Би тэнд 4 жил багшсан. Бас тэгтээ удсан юм шүү дээ. Тэгээд гэр бүлийнхээ хүлээж та хизээ танилцсан. Гэр бүлийн үнтэйгээ би тэр зах зээлийн коллеж худалдаа үйлдвэрийн сургууль багш байхдаа танилцсан. Зөв. Танаас дүү л үү? Дүү. Зөв. Тэгэж амьдрал эхлэв. Тэгэж амьдрал гэсэн. Сонирхолтой л тий. Хүн мэдхгүй л бай тий. Тэгээ би чинь 96 онд гэр бүл болсон юм байна. 96 онд. Тэр 96 онд чинь гэр бүл болж байхдаа та чинь намын гишүүн болчихсон. Болоогоос 95 онд л 96. Тэрс нэр харахгүй л бүшин дээрээс авт. Бүгдэн дээр байт юм уу? Байдээ. За. Тэгээ 29 онд гэж байгаа. Том хүүхд мөхд бол гарсан байсан юм. Хурмаас өмнө хүүтэй болсон байсан. Намд та чи хэд онд хэлсэн? Номд би дараа нь 97 98 онд. Зориг асан чинь 98 онд олгодлоо. Тий. 98 оны 10 сарын 10 сар 98 он тий. Би 98 онд хэлсэн юм. Би зориг асныг бас мэддэг байсан шатрын дээр тоглодог. Бас гайг хүндэлдэг даш болбор зориг гэсэн энтрийг мэддэг байлаа. Тэгээ танаас ах тий. Ах байлгүй байх. Нилээн дэшээс тий. Тэгээ зориг асныг одоо олгоцсны дараа би Остод орохоор шийдэж намдлсан. Бас нэг сонир юм зүгээр надад санагдаад тий. Шатар танд хэн зааж өгч байсан? Одоо бас
их хурал дотор одоо бүр хэдэн жил ноёлж штеп. Шатраар Шатар над хүн зааж өгөө би өөрөө сурцсан сонио. Сонж байгаа одоо манайх нөгөө 92-нд гот руу шилж ирсэн шүү дээ. Тэгээ аав намын дээд сургууль сурж байхад намын дээд сургуулийн оюутнуудын голцоо одоо нөгөө дарга нар шүү дээ. Ирээд манад их шатар тоглодог. Тэгээ би харсаар хагаад сонирхож харсаар хагаад сурцсан. Тэр үед ямар фэйсбુક, сошиал медиа гэж одоо их байсан юм шиг. Тэгээ шатар тоглохыг харж байгаад өөрөө сурцсан. Тэгээ дараа нь нэг өдөр аавыгаа шатар тоглоё гэсэн чинь чи яаж мэдтий? Би чаднаа. Тэгээд аав тоглож үзээд өө чи шатар сурцсан байна, сайн байна гэд. Тэгээ яг аав тэр болгон тоглоод яж чадахгүй. Манай хажуудлын айлд шатар тоглодог хүүхдүүдтэй бас айл байлаа. Тэгээд би шатараас нэг нь хүүхэд шатар тоглодог, аав шатар тоглодог. Тэгээд шатар аавынхаа шатараас авчлаад орой морой шатар тоглоё гэл хаалгын нүддэг тийм хүүхэд. Тэгж явсараад өөрөө шатар сурсан. Сүүлийн үзэгдэд шилжиж ирээч гэсэн аавгаа ажилтгтээ орой морой ирэхээр шатар тоглоё гэдэг нэг нь үуч шалаас уучдаг. Төрийн төсвийн дур хэр явж байгаа тэмцээнд та байнга төрүүлж гин үү эсвэл бас өгөө аваатай байна уу? Би оролцуул төрүүлдэг. Таныг үү? Би өөрөө оролцох юм бол төрүүлнэ. Хин оролцож ер нь 2 дугаар байранд ороогүй. Оролцсон тэмцээнд. Оролцсон тэмцээнд би 2 дугаар байранд орно. Яг гişүүдийн дунд. Зүгээр үеийн бүх хууль тогтоогчдын дунд тоглохоор бол өгөө аваатай. Ягаад тэгэхээр Хуульчд сайн шатарч шатарч бас сайн үт юм. Хуучин яндарч Гүнтлэг шунд заагаад тойжод байсан. хуучуулаас хамгийн сайн шатарчд нь бол Баяр сайхан Ламжууга хоёр байна. Ламжууга. Баяр сайхан гэж ямар. Тэр хоёроос бусна. Баяр сайхан бол Оросын холбооны улсын шатрын мастер улсын их хурлын гишүүн 96 онд л байсан. Тийм чи санаж байна уу тийм. тэр нөгөө өмнө гой сонгогдчихсон баг. Өмнө гой сонгогдсон баяр сайхан биш. Тэрээс өөр баяр сайхан. Энэ Яндангийн Отхон баяр биш дээ. Отхон баяр ах. Ах нь. Ламжуугааг мэдэн шүү дээ тий. Тийм. Ламжуугаа ч математикийн шинжлэх ухааны доктор хүн. Тэгээд шатрын спортын мастер хүн. Шатрын хамчуулын нэг доо шүү дээ. Тэр хоёрыг бол арай ожих юм. Тэр хоёр бол сайн шатарчд. Тий би бас нэг юм сонсч ирсэн байхгүй нэг одоо явж явах замдал байсан. Танаа аавын өв эцэг гэж хүн. Одоо би ч юм бол өөрөө Ховд аймгийн Чанбунд төрсэн хүүхэд байхгүй. Ховдыг чөлөөлөхөөр сагаа зэрэг авч явж байсан. Хатматрын зэрэг явж байсан гэж нэг ийм юм яригддаг байхгүй. Энэ ямар түүх үү? Тэгээ нэг манай нэг хорлоогийн цэвлээгөө сэтгүүлч архивын баримтаас олж гаргаад надад хэлцүүлж ирсэн. Тэр үл цогоос нь дуун байдаг. Хатанбаатарын цэрэг энэ жанжин толгой хүрээнээс хөдлөөд зам зураа хошуудаас цэрэгт ажиллаад тэгээ жанжин толгой гэдэг тэгж нэрлсэн газар энэ тухайн сайн ноён аймгийн Таштагны хошуун ламгийн хошуунаас цэрэгт ажиллаад тэгээ хошуу цэрэгийг тухайн үеийн нөгөө хошуу туслагч ноён гэж явсан учраас туслагчд бол одоор орлогч юм л тааж сомгард гэж миний өвгцэг сомгард тааж хошуу цэрэгийг тэргүүлж улаастай ховдыг чөлөөлөх танд оролцсон. Тэгээ тэр үедээ эхнэртэй зориулж бичсэн дуу нь томлын ганц царай юу гэсэн нэг тийм дуу зохиосон байдаг нь бас архивд байд юм бэлээ. Нэг цэвлээгөө өөрийнхөө Ямбатынхан гэдэг номд авчсан байна. Хошуу цэрэгийг ахалж Хатанбаатарын цэрэгт улаастай ховдыг чөлөөлөх танд явахдаа ийм дуу зохиож байсан гэж. Тэрний сумаагаар таажийн үеэл нь дандар дорж туслагч гэж Богдхаант Монгол улс байгуулагдаад Богдхаан төрийн дуулаа гарах юм дууны тэмцээн ихэд төрүүлсэн төрийн дууч цолтой дандар дорж туслагч гэж тааж хүн байна. Язгуурын тааж буюу Чингисийн Алтан уургийн гэрсэн жалаар тааж удмын хүмүүс байна. Тэгээд дандар дорж туслагчийн бол энэ бас том зэхэтнүүд байна. Энэ төрийн дууч 3 хоног дуулахад нэгч дууг давтаж дуулахгүйгээр дасралтгүй дуулж төрийн дууч цолоор өргөмжлөгдөж хитэн дуу дуулж ирэх гэсэн үг. Мөнгөн юм бүү ямар одоо хонцоо юу гарч лээ шагнууллаа гэсэн юм бас архив баримт байдаг. Түүх бас нэлээд сонирхсон уу та юм?
тэгсэн. Түүх Өөрөө судалгааны сонирхлын чиглэлээр би ер нь ялангуяа нарчил улс төрийн тогтолцоотой холбоотой асуудлуудыг гадна дотны баримтууд түшиж нэлээд судалсан. Тэр нөгөө зөвлөлт харчлал гэдэг зэгцэр хөдөлгөөний зөвлөлт харчлал гэдэг хоёр онлын үндслийг судлахдаа түүхэн баримтууд түшиж тэр сун яд сайны арчлалын онол Монгол улсын нутгийн захиргааны дүрм тэрнийг яаж монголчууд Цэвэн Жамсраано Батчургун Махсар хурц нэр Оросоос арчлал Хятадаас бас энэ ардын цэцэг арчлал гэдэг үгнүүдийг ардын нам гэдэг үгнүүдийг оруулж ирж ирсэн энэ түүхийг өөр талаас нь өөрөлдвөл судалсан. Гэхдээ би түүхч хүн биш учраас өөрийнхөө судалгааны сонирхол За одоо Баянгор нутгийн хүү бүжидээ бас баярлалаа. Сайхан хамтарч одоо нэвтрүүлэг хөтлөж өгсөн. Гүн талархал танаа нутаг бол одоо ёстой янзын болж байгаа юм байна. Ярих юм алга. за их баярлалаа. За баярлалаа.